Та үүнийг мэдэх үү? Сахар орлуулагч гэж юу вэ? Сахар орлуулагч нь хоол хүнсэнд таатай амт оруулах зорилгоор бүтээгдсэн энгийн сахараас ч илүү чихэрлэг амттай илчлэг агуулдаггүй хүнсний нэгдэл юм. Харин одоо маш түгээмэл хэрэглэгддэг сахар орлуулагчийн нэг аспартамын тухай ярилцгаая. Найрлагын хувьд аспартам нь аспартамын хүчил болон фенилалин гэсэн хоёр амин хүчилээс бүрддэг. Сүүлийн 30 гаруй жилийн турш дэлхийд даяар аспартамыг амттан, оргилуун унтаа, тараг, бох, чихэр болон сахарын агууламжгүй ханиадны сироп гэх мэт 6000 гаруй төрлийн хүнс ундааны бүтээгдэхүүнд ашиглаж байна. Энэ ч үднээс аспартам нь маш өргөн хүрээнд судлагдсан хүнсний бүрдэл хэсэг бөгөөд хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэдгийг олон тооны судалгааны ажил баталсан байна. Өнөөдөр хэрэглэх аспартамын зохистой хэмжээг тухайн хүний биеийн жинд тулгуурлан тооцдог. Хүний биеийн жингийн 1 кг тутамд 50 мг аспартам хэрэглэж болдог гэж зааж. Тэгвэл 70 кг жинтэй хүний хувьд 3.5 г аспартам хэрэглэх нь хэвийн гэсэн үг юм. 300 мл Coca-Cola No Sugar ундаанд агуулгадах аспартамын хэмжээ дээр дүрдсэн зохистой хэмжээнээс даруй 15 дахин бага байна. Аспартамыг сахарын зориулттай хоол хүнс хэрэглэдэг хүмүүс өргөнөөр ашигладаг. Манай зүгээс эдгээр хүмүүстэй зориулсан Coca-Cola No Sugar, Coca-Cola Plus, Sprite Zero, Sprite Plus зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Иймээс та эдгээр бүтээгдэхүүний шашхан дээрх мэдээлэл тулгуурлан аспартамын зохистой хэрэглээгээ тооцоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг MCS Coca-Cola-ц MNS. Та үүнийг мэдэх үү?